Хүүхдээ цэцэрлэгт хэхэн бэлтгэх вэ? Хэрвээ таны хүүхдийг цэцэрлэгт эсвүүлсэн бол мөн та удахгүй бяцхан үрээ цэцэрлэгт тасгах гэж байгаагаа мэдэж байгаа бол одооноос бизнесээ эсэх хэрэгтэй. Хүүхэдтэйгээ цэцэрлэг гэж юу болох талаар нэг удаа ярилцах нь хангалтгүй. Тэгвэл хүүхдээ хэхэн бэлтгэх вэ? Хит хигэн алхам бий. Нэгдүгээр алхам. Хүүхэд тань ямар жижигхэн байсан, одоо ямар том болсныг нь хамтдаа зураг үзэн ярилцаж, одоо тэрээр бусад том хүүхдүүдтэй хамт цэцэрлэгт явах цаг нь болсон гэдгийг ойлгуулна. Хоёрдугаар алхам. Цэцэрлэгийн тухай ном уншиж, баатрууд нь цэцэрлэгт явахдаа ямар сайхан хөгжилтэй байдгийг хамтдаа ярилцсан. Би Эдуард Успенскийн Вера, Анфиса хоёрын тухай номыг санал болгож байна. Тэнд яг цэцэрлэгийн тухай маш сонирхолтой үйл явдал гардаг. Гуравдугаар алхам. Цэцэрлэгийг харуулна. Сэхэнд гарахдаа хамгийн ойрын цэцэрлэг рүү хамт очино. 10 цагаас 12 цагийн хооронд хүүхдүүдийг заавал харж болно. Тэгээд хүүхдүүд болон багшийг нь харуулна. Хүүхдүүд цэцэрлэгтээ хэрхэн хөгжилтэй сайхан цагийг өнгөрөөдөг тухай ярьж өгнө. Дөрөвдүгээр алхам. Хүүхдүүдийг цэцэрлэгээс хэрхэн авч явдгийг харуулна. Оройн 5-6 цагийн үед дурын цэцэрлэг дээр очиод эцэг эхчүүд хүүхдүүдээ гэрт нь хэрхэн авч явж байгааг хүүхдтэй харуул. Энэ маш чухал учир нь бага насны хүүхдүүдийн хамгийн том айдсын нэг нь ээжээсээ холдох явдал юм. 5-дугаар алхам. Хүүхдийг хуваарлсан цэцэрлэгтэй танилцах. Хамтдаа цэцэрлэг дээр очиж бүлгийг нь үзээд багштай нь өөрсдөө танилцаарай. Эдгээр алхмууд нь хүүхдэд цэцэрлэгтээ сонирхолтой болж баяр хөөртэйгээр цэцэрлэгтээ явахад тусна.